тахшуург нэ ханиаданд тусдын нэг нутгийн арга хуваалцъя. Тэгээд одоо нэг ялангуяа жоохон хөвгөлтэй улсууд шүү дээ. Хөвгөд нэг багсаар тахшрын байдлыг илэрх юм уу, жоохон ханиад энэ байдлыг илэрсээр одоо өнийг хэрэгжилж болно. Тэгээд өмнө нь илүү одоо игээд өвлөх гэж энэ хүйтэн болсоор яана хөвгөд олон хитэ одоо даар жигнэснээс болоод одоо тахшир өрөх юм уу, ханиах иймэрхүү байдал гардаг шүү дээ. Тэгээд олон хий одоо тахшир бол эхэлж гарч ихэд нэр тахшрын байдлыг эхэлж гарч ихэд нэр хэрвээ одоо даар жигнсэн янзтыг бол одоо хоёр далны хооронд нь халуун жин тавьж өгөх юм уу, эсвэл одоо нуруунд нь халуун жин тавих юм уу, эсвэл хөлийн ууланд нь халуун жин тавиад эсвэл хөлийн ууланд нь яна шартаас төрөхөж өгөх юм уу, эсвэл яна гэрээс үзэн даарсан байгуулаас одоо ходоод гэсэн дээр нь халуун жин тавьж өгөх юм уу. Ийгүүл бас тахшрын одоо даарснаас болсон тахшир бас их тус болдог. Түүнээр арахгүй одоо миний өнөөдрийн хуваалцах гэвэл би одоо үргэлж хүүхэндээ хэрэгэлдэг нэг тахшрын байдлыг илэрсээр ханиах байдлыг илэрсээр уулгадаг нэг юм хуваалцъя. Энэ нэг одоо төмөр аяг байсан ч бол одоо жигэнсээр ишээ тэгээд хагаж маркууд энэ аяг байсаар болчихно. Би бол одоо энэ төмөр аяг хэрэгжилдэг. Энэ төмөр аягийн дотор энэ ганжаан гэж энэ ганжаан шүү дээ. Энэ ганжааны ишээ нэг гурван нэмэн хавтгай хэрчдэг гэнэ. Ийм нэг гурван хэсэг. Ийм нэг гурван хэсэг. Тэгэхээр энэ суандагийн ястыг няцлаад энэ гурван бүрэнкө гурван суанда. Оройд энэ мөсөн чихэр. Энэ мөсөн чихрийн нэг 4-5 бүрэнкө байхад болно. Дөөр нэг гэдэг энэ халуун ус, бусалсан ус хийнэ. Ийм нэг бусалсан усаа хийчих гэнэ. Энэ аяг дүүр хийчихдэг. Тэгэд энэ аягтыг натра босоос хийснээс улаар яана энэ аяга дөөрн дахиад нэг хакуулаад өгчнө. Яг нэг хакуулаад өгчнө. Яг хакуулснаас улаар та өргөд одоо жигнүр дөрөө жигэн жигнэ. Өргөд ийм бос жигэндэг жигнүр байдаг шүү дээ. Ийм жигнүр дөрөө шүү дээ. Ингээд жигнэд өгчнө. Игээд жигнэд шүү дээ нэг 20 минут жигнэд тэгснээс улаар яна гаргаагаад тэр сүмсийн хөргөөгөөд яна арай унтахаас өмнө уулгаачаад гайгүй хүнжлэн сайн хучаад игээд шууд унтуулчихна. Тэгээд жоохон хөлс гараад ирсээр тахшир 80-да сайн болоод ирчихдэг.